Өндөр сувг тавтамаар л би бол хөтлөгч инх бат. Бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дун хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дэр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 студионы Одмонд радиогоор хүрч байгаа. Дугаарыг харилцаа холбоо мэдээллийн технологийн цог зөвшөлтийн ураатай Sky Media болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк ивэнтэтгэж байна. За өдрийн мэнд батах. Өдрийн мэнд. За хоёлаач төмөр зам ярьж байгаад хийсэг завсарласан байгаа тий. Америкийн төмөр зам. Америкийн жишээн дээр. Төмөр зам ба улсын хөгжлийг. Тий. За юун дээр зогслоо? За бидэд өмнөх дугаар дээр ер нь төмөр зам ер нь яаж үүссэн гэдэг тий. Түүхэн хөгжил бидний бас мэдэхгүй мэдээд байгаа юм шиг мэддэггүй нөгөө царгийн асуудал гэдэг нүдийг яригдсан. Жишээлбэл төмөр зам гэхлээр бидэд одоогийн бодож байгаараа зүтгүүр төмөр зам хоёрыг хойлж ойлгоод байдаг тий. Хамтдаа л юм шиг нэг цогцож ойлгоод байдаг. Үгүй анх бол ерөөсө төмөр зам ч модон байжээ. Тий. Яагаад модон байсан гэхлээр нөгөө чиргүүлүүд чинь нөгөө замын ийм бартаанд хэцүү байсан учраас өнгөрөхөд хэцүү байсан учраас нэг жигд болгож замын жигдэлж исэн. Тэр цариг нь яагаад одоо гарсан гэхлээр тухайн улсын сүйх тэрэгний өргөнтэй сүйх тэрэгч явсаар байгаа бүр ингээд доошоо ухаад орчихсон нөхөр байгаас ч тийм. Тэрүүгээр нөгөө оронд нь мод тавьж ирсэн учраас ингээд царгууд гарч ирж ижээ. Сүүлд нь л одоо тэр царгийн асуудлыг стандарт болгоод 1455 мм-ийн буюу нарийн цариг одоо манай Монголын тэрэн дэлхийн стандарт манай Монголын стандарт болохоор 1522 мм буюу хуучин социалист орнуудын стандартыг мөрддөг юм байна гэдгийг тайллууд яригдсан. Ер нь төмөр зам болвол уул уурхад анх зориулагдаж уул уурхаа нөгөө бүтээгдэхүүнийг ялангуяа нүүрс газрын тосыг зөөх гэж ихээр зөөхийн тулд төмөр зам маш хэрэгтэй байсан гэдгээр анх бол тэр нөгөө хэрэгцээ шаардлага гэж гарч ирсэн. Гэхдээ бидний боддгоор нөгөө дээр нь хөдөлгүүр ингээд чирээ явж идэг биш төмөр замын яшкийг татлагат хөдөлгүүрээр татдаг байсан. За тэгээ энэ нь бол өөрөө маш үр дүнтэй байсан учраас төмөр замын бүр бүүн болоод ерөөсө хэдхэн жилийн дотор яаж төмөр замыг тэр урт хугацаанд барьж ирсэн буюу одоо 1860-ад он гэхэд ерөөсө 1890 он гэхэд 135 жилийн өмнө 257 мянган километр буюу дэлхийг экватороор нь 6.5 дахин тойрох төмөр замыг 135 жилийн өмнө Америк улс барьсан байж ижээ. За энийг хэр урт юм бэ гэдгийг жишгийн тулд Монголтойгоо жишгэд Монголын төмөр замын урт 1111 км байд юм байна. Тэгэхээр эндээс 257 дахин төмөр замыг 135 жилийн өмнө барьчихжээ. За энийг бол энэ тоо тэгээ юуны чухал юм гэхлээр ерөөсөө энэ Америкийн тархаа бутархаа энэ жишээн дээр соёл ярьж байгаа те Монгол ягаад Америкийн жишээн дээр авч байгаа гэдэг. Зөндөө одоо жишээлбэл Америк төмөр замаараа нэг номерт биш байхгүй юу? Гэтэл хатад Японууд бүр хурдны Шинкансен центр байгаа те. Гэхдээ Америкийн тухайн үед яаж исэн гэхлээр Монголтой илүү нөгөө тархаа бутархаа алслагдмал сум суурин газар ихтэй цагийн дөрвөн бүсэд хуваарлагддаг. Тэгээд хангаа хээр говь тал гэдэг ингээд нөгөө уул гэдэг өөр нутаг усыг хамарсан ийм зүйл дээр одоо яаж одоо тэр нутаг усуудын хоорондын бараа таваарыг зөөхөд буюу ингэж зөөснөөр Америкийг хэрхэн одоо хөгжүүлэхэд тус нэмэр болсон юм бэ. Тэгэхээр манайх ч одоо ийм хэрэгцээ байгаа юм биш үү гэдэг утгаар ярьсан. Газар зүүн одоо онцлог нь бас адилхан байгаад байна тий. Тийм газар зүүн онцлог тархаа бутархаа тэр том талбартаа гэдэг утгаараа их адилхан байгаа. Дээр нь тухайн үед нөгөө яг манайх шиг уул уурхай газрын хавар элемент яг бүүн болж исэн үегээд одоо ер нь бол яг канон биднээс 100-аад жилийн өмнөх Америкийн түүхэн дээр яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр юу алдсан юу онсныг нь хуулаад авчихаасаа гэсэн утгаар бас нэг авах гэх явахаар хандаасаа гэх утгаараа Америкийн жишээн дээр байдаг. Мөн энэ төмөр зам нь 1860-ад оны Америк иргэний дайны үед хойдууд өмнөдийнхэн буюу Америкийн холбооны улсыг хойдууд буюу одоогийн Америк нэгдсэн улс хэрхэн яаж баг хүчээр давж чадсан, ялж чадсан гэдэг төмөр замын үүрэг асар их. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг нэгдүгээр өмнөхдөр ярьжээ. Ер нь бол
одоо ингээд төмөр зам ямар улсын хөгжилд ямар чухал юм бэ гэхээр төмөр зам ганцхан юм тээгээд байдаггүй юм байна. Нэг юм юмс тээгээд байдаг биш. Үүнийг дагаад мэдлэг мэдээлэл бас асар хамт зөөгдөд байдаг. Технологи зөөгдөд байдаг. Дээр нь одоо ч яг бас ингээ гар утас харилцаа холбоо юм онлайн болж байна. Тухайн үед бол яадаг байсан гэхээр нөгөө шуудан тийм ээ. Тэгээ сургаар тэнд юу болж ийн энд юу болж ийн гэдгийг мороор юм уу усан гоцоор бүтэн төв дамнаад ирээд нэг шууган 2 сарын дараа сонсох эсвэл бүр 6 сарын дараа сонссноос тухайн үедээ ингээ онлайн бараг л те мэдээлэл маш хурдтай байгаа нь ерөөсө хөгжлийг бас айгүй хурдсгаж ирсэн. Тийм байна. Мөн төмөр замыг зүгээр ингээ барьчихгүй гангаар барих юм уу зам нь яах юм гэдэг технологиудыг асар их дагуулж хөгжөөддөг. Тэгэхээр энэ хөгжилд ийм чухал юм шүү гэдгийг ярьж байгаа билээ. За тэгээ ингээ ярихлаар одоо цааш нь явхад энэ төмөр замын бүтээн байгуулалтаас гадна явж байхад Америкт нөгөө шударга ёс тэгшэрх байдал тэ арчлал хүмүүнлэг ёс мос гэдэг юм чинь эндээс юу хөгжөөд байгаа. Учир нь өмнө нь болохоор яг өмнөөс өмнөх цаг иргэний дайнаас өмнө болохоор боолын нийгэмтэй байсан Америк чинь. Тэгээ энэ боолын нийгэм дээр нь нөгөө харууд цагаанууд бол бүр ингээд ижил тэгш хүний харьцаагүй байсан. Дээр нь энэ төмөр замыг барихын тулд асар их нэг ажиллах хүч хэрэгтэй болсон учраас хятадаас асар их ажилтаа авсан. Ингээд хар шар цагаан гэдэг 3 арстан тийм Америкт ингээд ихээр нэг юмны төлөө зэрэг зүтгээд яг хөдөлмөрийнхөө хөлсөөр цалингаа аваад ингээл шударга осон төр тогтоод тэгээд тэндээс нөгөө боолуудын бие дааж амьдрах бие ч хүн гэдгээ мэдрэх мэдрэмжүүд чинь тэнд ингэж өсч эхэлж байгаа байхгүй. Мөн нөгөө биднес чинь нөгөө энэ уул уурхай дээр төсөглөж хөгжсөн боловч тохоо үедээ яасан гэхэлэр газар тариаланг бас хөдөө аж ахуйг асар хөгжүүлсэн. Одоо нөгөө ярьсан ковбойчуудын мал аж ахуй чинь тал тийшээ солигдсон те арилжаа тавааранд орно. Өмнө оронд нь нөгөө тариа будаага авна гэд. Тэгэнгүүт уул уурхаан эрдэс баялаг нь хичнээн тээвэрлэхэд чухалч гисэн нөгөө тариач нь өөрөө бас төв дамнаад хэдэн сараар явахд бас хэцүү юм байна л да. За ялангуяа нөгөө мах зах бол хэцүү те. Тэгэхээр энээс болоод тээвэрлэлт хадгалтын өртөг асар өндөр байсан. Дээр нь энэ өртгөөсөө болоод өнөөдөр яг Texas-д идж байгаа үхрийн мах баруун зүүн талдаа асар өнтэй очино. Эсвэл зүүн талд хойд мож талд хөгжиж байгаа нөгөө тариалсан тариач нь Texas руу очих гэж бас асар өнтэй очино. За ингэхлээр юу болдог вэ гэхээр нэг одоо А гэж юмыг хүн 1000 төгрөгөөр идчихсэн бол нөгөө газар яг тэр А гэд бүтээгдэхүүн 100000 төгрөг болохоор уулс нөгөө татврын систем бодлогоо явуулахад асар бэрхшээлтэй болчихдог. Тийм байна. Хэрхэн зохицуулах юм? Яг адилхан зүйлийг адилхан цалинтай хоёр хүн 10 дахин хямдхан эсвэл үнэтэйгээр идээд байхлаа идэх юм уу хэрэглээд байхлаар өртгөн юм өндөр байхад татврын бодлого яаж зохицуулах юм? Биднээс юу яа гэдэг шийдвэр гарах юм? Төрөөстэй. Тэгэхээр энэ өөрөө асар хэцүү байсан. Гэтэл төмөр зам гарцсан энийг жигдэлж өгсөн. Дээр нь Америк ч гэсэндээ одоо л ингэж хөгжиж чад болохоос 100 хэдэн жилийн өмнө бол ингээд эзгүй тал асар их байсан. Тэгэхээр төмөр замын үр дүнд яасан бэ гэхээр нөгөө аслагдмал сум суурин эзгүй одоо нэг ийм нөхдүүд газруудад эзэнтэй өөрийн гэсэн эзэнтэй суурьшмал болж эхэлсэн. Ингээд эзэнтэй болохоор юм эзэнтэй болохоор яаж хөгждөг гэдгийг чи одоо эндээс харуулж эхэлж байгаа. Хүн өөрөө өөрийнхөө эрх чөлөөгөөр өөрсдөө хөгжүүлнэ. Тэр нь хар шар боол байх нь үл шалтгаалсан. Тэгээ ийм ашиг тусууд гарч байгаа лээ. Тэгээ тэнд чи ядаж л нэг ийм буудал юу одоо юуны өртөө байгуулагдчих шүү дээ. Тэгэл тэр өртөөгөө дагаал юм чинь хөгжлөн цааш явна үсттэй. Тийм. Өртөө байгуулагдчихаар ядчил нэг юм нөгөө очиж яах нөгөө манай өртөө шиг очиод нэг түр амс хийх эсвэл тэндээ нэг цай хоолоо идэх юм өртөө үсчихэр аялал жуулчлалтаагаа хөгжиж байгаа. Дээр нь нөгөө нүүх хүмүүсийн нүүх эрсдэлгүй байдал нь нэмэгдэхлээр айл өрх бүрүүд ингээд нүүх боломжтой. Өмнө нь яадаг байсан гэхээр одоо эрсдэлтэй замаар ямар ч хүн ер нь үр хөвгтөө аваад эхнэр хөвгтөө аваад нарийн нанди юм алтан малтаа цүнхэндээ хийгээд явхад айгүй хэцүү шүү дээ. Эсвэл бүр дүүрч хүмүүс л явна тийм үү. Тэгт чинь одоо ингээд төмөр замуу тэнд нь ингээд хот суурн жоохон ч гэсэн тосгонтой болоод нэг шириф суугаад эхлэхлээр хүмүүс өөр ирэхгүй гэр орноороо нүгэд нөгөө суурьшмал байдал чинь бий болоод байгаа байхгүй. За ингээд энэ бүтээн байгуулалтууд явахын зэрэгцээгээр нөгөө анхны цахилгаан төмөр галтрэг бас энэ үед гарсан байгаа. Тийм үү. Цахилгаан галтрэг. За энэ болохоор яасан гэхээр 1879 онд анхны цахилгаан
галт тэргийг уул уурхад зориулан Берлиний үзэсгэлэнт Эрнест фон Сименс гэж хүн танилцуулсан юм байна. За энэ яагаад тэгэхээр нөгөө уурын галт тэрэг асар их уур гаргаж байгаа. Тэр нүүрт түлж байгаа. Далд уурхаа дотор явж болдгоо юм байна л да. Оо тэгэн штэ. Тий. Тэгэхээр далд уурхаагаас нөгөө яашкаараа юм яаж гаргаж ирэх гэхээр тэр тухайн үед бол өстой жинхэнэ боолуудаар төрүүлдэг байсан. Одоо киноманда гардаг тий. Тэгээ тэр нэг буцаад нэг жоохон халтрахлаараа ингээ хүмүүсээ дарж алаад давчдаг ш нэг киноманд байдаг. Тэгээ энэнийг шийдэхийн тулд тэр цахилгааныг шийдсэн байгаа. Яг энэтэй давхцаад чи одоо нөгөө Tesla Master тэнд цахилгаан гаргацсан явж байгаа ш. Нэг нөгөө Америкийн гоё нөгөө хөгжлийн үе чиг давхцаад байгаа байхгүй. За ингээд энэ анхны нөгөө технологи танилцуулснаас хойш 16 жилийн дараа далд уурхад энэ юу чинь нэвтэрж байгаа. Яг нөгөө технологи нээлтчингүүдээ тэр дорой биш 16 жил ингээд бас явсан байх нь шүү дээ. Тэгж жагаад анхны гарсан нь яаж явсан гэхлээр уурхаа өөрөө нөгөө нэг юм метро шиг юм түнэл байж байгаа шүү дээ. Тэг дээгүүрэн цахилгаан татаад явсан. Одоо дээрээ нэг юм цахилгааны чонтой. За энэ юу үсгэж юм гэхлээр ирээдүйн трамвай үсэж байгаа байхгүй. Эндээс тий. Ингээд хамгийн анхных нь болохоор Балтимор ба Ohioгийн 5 км түнэлэн замыг цахилгаан галт тэргээр явуулж байгаа. Одоо нөгөө уулд авах гээд нэг оролдоод байдаг гэсэн өмнө чинь эсвэл тойроод байгаа те төмөр зам хэдий байгуулагдсан. Одоо нэгэнт нөгөө цахилгаан галт тэрэгтэй болчихлоор нөгөө түнэлийн доохор гарч эхэлж байгаа байхгүй. Түнэл ухаж эхэлж байгаа. Ингээд нөгөө таамс бодоод байвал түрүү чинь төмөр зам чи өөрөө дагуулад асар их нөгөө бүтээн байгуулалт болон технологиудыг хамт хөгжүүлээд байгаа шүү. Зөвхөн нэг газар нөгөө юм зөөдөг нэг юм зам гэж бити бодороо гэх гээд байгаа юм те. За энэ ингээд сүүлдээ трамвай болсон. За яг энэ дээр бас нэг сайн юм чинь юм бүхэн хоёр талтай гэж те. Одоо нөгөө юу гарч ирнэ. Сөрөг үр дагаврууд бас гарч ирж байгаа. Ямар сөрөг үр дагавар орсон гэхээр энэ нөгөө их халалт одоо эдийн засгийн их халалт хөөсрөлт гэдэг ч лөө те. За энэ чи юуг авчирдаг вэ гэхээр нөгөө одоо бүр зах замбрааг төмөр замд л ашигтай юм байна гэдээ бүр ингээд зах замбраагүй хаа сайгүй ингээд төмөр замууд баригдаад одоо аалзны тор шиг болж штэ. Толгойтой бүхэн барьчихсан. Толгойтой бүхэн бариад. Тэгээ нөгөө энэ олон замны алуугаар нь явах бай тавина гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр нь стандарт энэ төр бүр зөрчөөд те. Хүн болгон өөрийнхөө газар дээр одоо тэр чинь газар өгсөн байгаа Америкууд чинь энэ миний өмч гэдэг одоо манайхан ч гэсэн ингээд энэ миний өмч гэдэг газар авч байгаа ш 07-гоо те гэдэг шиг авцсан. Тэгээ тэр төсөөлтөө тэр авсан газар болгон дээр хүн өөрийнхөө дураар өөрийнхөө нэг өнцгөөс нөгөө өнцг хүртэл нэг төмөр зам барай яваад байна гэдэг одоо тэгээ хоорондоо яаж заалгагдахын цариг нь яаж шийдэгдэхин гарч байгаа нөгөө төлбөр тооцоогоо хэн яаж зохицуулах юм гэдэг бүр газар нутгууд нь бүр ингээд нэлээд болж байгаа. За ингээд яваад ирэхлээр энэ дотор одоо нөгөө компаниуд илүү үр ашигтай ажиллаулаад тэр туссан зүүндээ дампуурч байгаа л да. Илүү үр ашигтай ажиллуулахаар илүү одоо том компаниуд нь илүү авч байгаа байхгүй. За ингээд тухайн үед уул уурхаагаас том салбар болсон ба 3 сая хүнийг ажлын байраар хангаж байжээ. 3 сая хүн гэдэг нь тухайн үед Америк улс 74 сая хүнтэй байсан юм байна. Одоо ч 340 сая гэдэг лөө те. Тийм баг. Тий. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр баг 6-7 сая дахин их хүнтэй гэх юм л одоогийнхоор баг юу юм 20 сая хүн энэ төмөр замын салбарт ажиллаж ижил те. Тэгээ энэ 20 сая хүн ажиллаж байхаас гадна тариалангийн талбай 100 сая акр буюу 404 км квадрат талбайг хамарсан юм. Тариалан хөгжиж, тариалангийн бүс нутаг хөгжиж. Ингээд тариалангийн бүс нутаг хөгжөөд нөгөө өртгөн хямдраад 10,000 төгрөгөөр авч ирсэн буудаага 1000 төгрөгөөр аваад эхлэхээр нөгөө ард түмний аж байдал сайжирч байгаа. Ард түмний аж байдал сайжрахлаар илүү хүмүүс нөгөө гидсэн цадад ирэхлээр дараагийн левел руу буюу ном уншдаг одоо яад юм те нөгөө гэр орноо шийдээ илүү гоё юм барь илүү технологио сайжруулъя гэдэг юм руу хөгжиж байгаа нь яг нөгөө одоо Америкийн өсрөнгүй хөгжлийн үетэй яг давхцаад байгаа байхгүй. Дээр нь тариа будаа ингээд хөгжихлээр нутаг нутгийн тариа ондоо. Нутаг нутгийн гарц нь ондоо. Манай айраг гэдэг шиг те. Ингээд эхлэхлээр зөвхөн тариа аавна гэхээс илүүтэйгээр алийг нь авах бай, хідээр авах бай, хаанахын тариа авах бай гэдэг сонголтууд бий болж байгаа. За ингээд сонголтууд бий болоод ирэхлээр одоо өмнө нь бол ингээд үлсэж өгөхгүй тулд иддэг байсан бол одоо ч сонгож иддэг гэдэг өөр нэг юм орж байгаа. Ингээд сонгохын тулд яадаг байсан гэхлээр тухайн үед нөө биржүү цэцгэлж эхэлж байгаа. Худалдааны биржүү. За биржүү цэцгэлж эхлэхээр дараад нь ямар эффект гарч ийн гэхлээр нэгэнт бирж дээр захиалга өгч би авж байгаа юм бол яг өнөөдөр гэдэг биш. Ирээдүйд авна гэдэг.
нөгөө futures гэх юм гарч ирж байгаа байхгүй. За би ирээдүйд юу н тэдийг авах юм байна яг энэс. Тэгээ би өдөр болгон биржийн ханшийг хараад яана инэ гэхгүйгээр хамаг толгоогоо өөрийнхөө ухаанаа хамаг өөрийнхөө нөгөө бизнес рүүгээ фокуслаад тэр юугаа хангамжаа авах ажлыгаа тэр бирж ханган нийлүүлэгч талдаа даатгаж байгаа. За ингэхлээр нөгөө итгэлцэл бий болно. Нөгөө талдаа бүтэн жилийн гэрээ байгуулчихсан компани чинь хэдийг тарих юм, хэр зэрэг тарих юм, хаана хадгалах уу, хизээ тээвэрлэх үү гэдэг нь төлөвлөгөө тодорхой болж байгаа. Ингээд бизнес төлөвлөгөө гэдэг юм бас гарч байгаа. Ингэхлээр юу гэж харуулж байгаа нэхлээр одоо нөгөө хөгжил чинь илүү ингээд гоё юу болоод байгааз нөгөө албан ёсны дээр нь итгэлцэлтэй болоод хүн ирээдүгээ төлөвлөх боломжтой болоод тэгээ энэ бирж чинь сүүлдээ 1 жил биш 5 жилээр 10 жилээр гэдэг эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэр хооронд нь үнэн доктортой. За хоёул төсөөлөе л да. Би 5 жил Улаанбаатар авах юм байна. Тэгээд сар бүрийн тэдэнд балтригаар яг тэдэн цаг тэдэн минутанд ирнэ. Гэдгээ мэдчихсэн хүн төлбөр тооцооныхаа зээлийг одоо яаж зээлийн графика, төлбөрийнхаа графикийг би гаргахад надад айгүй тодорхой тийм үү? Яах вэ гэж бодохгүй гэсэн үг шүү дээ. Дараа жил үн өсөх болов яах вэ? Надад нэг зовлон биш болчихно. 200 гэсэн гол 200-аараа л тохироод авчихна. Тэрийг бол мэдээж анхандаа трендээ харж агаад үнэ тогтоочдаг тий. Дээр нь худалдагч одоо чи байлаа гэж бодъё. 5 жилээр надтай тэдэн төгрөгөөр тэдэн тооныг нийлүүлнэ гэд гэрээ байгуулчихсан хүн банкнаас зээл авахд маш тодорхой үстэй орлого тодорхой юм чинь. Одоо би энийгээ тарихын тулд надад жоохон одоо гарцаа сайжруулах нэг юу хэрэгтэй технологи хөгжил хэрэгтэй байна. Тэрийг бодлож авах гэсэн. Эсвэл яг ингээд намар тариа хураахтаар 2 трактор авах гэсэн юм аа. Гэхэд ямар ч банк айгу тодорхой болчихж байгаа байхгүй. Инглээр нөгөө зээлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Баталгаатай болчих. Ингээд нөгөө санхүүгийн систем ороод ирэнгүүт за энэ үед JP Morgan, Vanderbilt гэх мэтийн нөгөө одоо Америкийг хөгжүүлсэн эрхмүүд орж ирнэ. Гэхдээ энэ магнатуудын тухай зөндөө нэвтрүүлэг байдаг учраас энэ дээр ярих гаагүй. Гол нь тэр хэд орж ирснээр яасан бэ гэхээр одоо түрүү чи яриад байгаа нөгөө юм зохион байгуулалтгүй юмыг нэг том нүдээр харж агаад за ерөөсөө энэ төмөр зам ерөөсөө гол зам юм байна. За эндээсээ ингэж салаа бол хамгийн үр ашигтай явах юм байна. Тэ гэд зарим нэгний татан буулгаа заримын замын солиод гэд одоо нэг user experience гэж ярьдаг штэ. Яг ингээд жим гарцнаар л татсан хамгийн зүг байдаг шүү. Ягаад бол тэргээр л их хүн явсан учраас гэдэг шиг нөгөө замаа хаагуур татах нь тэгж гарч ирж байгаа. Дээр нь томоор харсан нэг сайн тал нь сая хоёулаа 2 цаг ярьлаа шүү дээ. Нэг нь худалдаа авахч, нөгөөт нь худалдагч. Тэгвэл энэ худалдаа авалтын хооронд бартер гэж бас юм байгаад байгаа байхгүй юу? За жишээлбэл надад чи тариа тарьдаг. Гэтэ надад тариа биш гурил нэрхтэй байлаа гэж бодъё л да. Тариаг нь биш тэрийг аль хэзээ тэмцсэн гурил нэрхтэй байлаа. Би талхны үйлдвэр байлаа гэж бодъё. Тэгвэл бид гурав хоорондоо яаж уулзах вэ гэхээр тэр supply chain буюу энийг гурвангийн харж байгаа хүн та гурав ингэ хийчихэ гэдэг. Биржүүл дээр уулзуулах чадамж гарч байгааз. Тэгээд та гурийн хоорондын нийт нөгөө төмөр замын тээврийн чин гэрэг энд нь би тэдийн үнийг тэдэн жилээр өгье гэд одоо төмөр зам нөгөө бирж орж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ нөгөө том нөхдүүд орж ирснээрээ энэ том зураг харж байгаа учраас тогтмол тээвэрлэлтийг нэг удаагийн гэрээ гэхээс үтэйгээр тогтмол тээвэрлэлтийг тэдэн жил танаа тим бүтээгдэхүүнийг ингэж хүргэж өгнө гэд тухайн үеийн өрсөлдөөнд яаж ялсан гэхээр 60-аас 80% хямдрал үзүүлсэн гэж байгаа байхгүй. Төмөр зам ч гэсэн тэр ашигтай. Сул зогсолт гэдэг бол төмөр замд ерөөсөө асар ашиггүй зүйл юм байл л да. Сул зогсолт явж л байх хэрэгтэй. Ерөөсөө эргэлдэж л байх хэрэгтэй тэр төмөр бол. Тэгэхээр энийг тодорхой болгочоор нөгөө JP Morgan-ыг биднээс асар баян гэж байгаа шүү дээ. Тэр чинь бас дахиад цаанаас зээл авч байгаа шүү дээ, тий. Тэгэхээр за манай төмөр замаар тэдэн мянган километр төмөр замаар тим тээврүүдийг ингэж явна гэрээ нэмэж чинь. Тэхийн тулд надад одоо дахиж нэмж тэдэн яшиг тэдэн юм барих хэрэгтэй байгаа учраас ийм зээл болгооч гэхэлэр бас банк нь зөвшөөрж байгаа. За ингээд ерөөсөө юу ороод томчууд орж ирснээр нэг цэвэр нөгөө гоё бизнесийн галдрлаар явуулж эхэлж байгаа байхгүй. За батах хоёлаа хамтран ярилцчаад танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань үрждэг сар хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн банк ивент итгэж байгаа. За юу яасан? Манай нэг найз байсан байгаа. Баяр магна гэдэг энэ хөх. Цаадах чи ингээд ер нь мөнгө олдог. Тэгэд бүр хоригдлол гэж мэддэггүй юм байхгүй юу? Баян магна тий. Тий, өгн баян магна байхгүй юу? Тэгэд яадаг гэхээр ерөөсө хүн болгоны урд дураар би зурч гэдэг. Ийм хүн нэг юутай зуршилтай хүн байдаг штэ. Яг тийм зуршилтай хүн байхгүй юу?
Тэгээд яг ингээд хаяа ингээд ямарч мөнгө болцсон байж. Яг тэр хүмүүсийн урд ороод ингээл заач хүнд айлах дуртай. Одоо бэлгэсэлт авч ирэх дуртай тий. Энд чинь тийм хүн штэ. Тэгсэн чинь цаадах чинь манай юу подкастуудыг үзэж хагаад худалдаа хөгжлийн магны угсаа данстай юм байна. Тэгсэн чинь энэ юу хариултаа хатгалаа гэдэг үйлчлэгийг сонгочих. Тэгээ бас нөгөө юу орой болгон мөнгөний шилжээд идэх чинь ямар үйлчлэг юм лээ. Тэрийг марчлаа. Энэ хоёрыг сонгоцсон чинь нөгөөдөг чинь одоо хоримтлалтай болоод юу мөнгөтэй магна болчих. Уг нь баяр биш баян магна болчтой. Баян магна болцсон. Уг мөнгөтэй мөртлөө зураад байдаг байсан. Тэгээ мөнгөгүй болцсон байдаг байсан хүн чинь одоо зурсан ч гэсэн хоримтлалтай болцсон юм болчиход байгаа байхгүй. Тэгээд сайхан хүүхдтэй болсон. Тэгээд хүүхдийнхаа тэр сургалтын төлбөр гээд жоох юм ботсон юм шиг байна. Тэгээд энэ үйлчлэгийг сонгоцсон. Хариуцлагацсан. Тэгээд эн чинь ерөөсөө өөрөө гар чинь яг өөрөө ингээд дансрууга мөнгө хийгээд хоримтлал үүсгээд ингэх бол ямарч боломжгүй юм байхгүй юу. Тэр хүн тэгсэн чинь энэ үйлчлэгээ чи өстой амар юм байна гэд зурх болгонд нь л тэр чи хариулт нь хадгаламж руу ороод байгаа юм чинь. Өөрөө бүр маш сэтгэл хангалуун маш тийм гоё та нар яасан гоё мэдээлэл хүргэв гэд ихтэй надад бүр баяр хүргэсэн. За худалдаа хөгжлийн банк энэ бүр надад өстой бүр маш их таалагдаад байгаа. Ерөөсөө илүү үйлдэл хийхгүй та зүгээр худалдаа авалт хийхэд л миний та хадгаламжийн тансанд мөнгө ороод тэр нь хүүн өсгөөд ингэ яваад байна гэдэг ч одоо хичнээн ямар байгаа тийм. Тийм. Тэгээд дээр нь бүр сая ингээд бодит кейс биш үү тий. Үнэхэр. Тийм. Тэр нэг үнэхэр нөгөө зах зээлдээ буюу хэрэглэгч нартаа тохирсон бүтээгдэхүүн гэдэг нь бүр хаагдаад байна тий. Яг үнэндээ. Яг тохирсон бүтээгдэхүүн байна. За тэгвэл одоо хариултаа хадгалын үйлчлэгээр олсон 25,000 төгрөгийг худалдаа хөгжлийнхээ маань 2 дахин үржүүлээд 50,000 болгож өгөх гэж байгаа юм. Та өөртөө одоо хоримтлал үүсгэсний чинь төлөө таныг шагнаад 25,000 хүрэх юм бол 50,000 болгож өгнө гэж шүү дээ. Сайн үйлсийг урамшуулж байгаа тийм. Хүний сахилга батыг. Яг үнэ, яг сахилга бат гэж би сая хэлэх гэж байлаа. Эн чинь бүр маш одоо чухал юм. Одоо гадаадд бол бүгд тэр чигээрэл хоримтлалтай байж байгаа шүү дээ. Бүр сурцсан тийм. Тэний зуршил болгочих. Яг зуршил болсон. Яг энийг зуршил болгомоор байна. Энэ зуршил болоход нь худалдаа хөгжлийн банкны эдгээр үйлчлэгээ маш одоо нэмэртэй байхгүй. За энэ 50,000 болох урамшуул маань 5 сарын 13-ыг дуустал хүчинтэй юм байна. Та бүхэн одоо худалдаа хөгжлийн банкны бит хоёрын доор QR код гарч байгаа. Тэрийг уншуулад аппликейшн суулгаад ер нь заавар нь тэн дээр байж байгаа. Тэгээд одоо хоримтлалтай болцгоё. Чи одоо амархан шүү дээ. Амархан болчиход шүү дээ тийм. Өмнө нь бол банк яваал банкнд мөнгө өгөөл хадгаламжийн дэвтэр гэж авдаг байсан бол одоо та зүгээр карта уншуулахад л хадгаламжтай болох боломжтой. Би өөрийнх нь нэг зуршлыг ярих уу? За. Нилээн санхүүта хүй хай гэдэг хэвгүй би. Нөгөө юу гэж бодоод нэхлээрээ орлого хэмсэн мөнгө бол эргэсэн орлого гэж өөртөө томьёолдог хэвгүй. За. Тий. Тэгээд тэр мөнгөө яадаг вэ гэхээр нөгөө бас үржих гэдэг чинь биш бас хүн шүү дээ тий. Хичнээн болохгүй гэж бодоод байгаадсан. Зүрх нь үрэх гэдэг шүү. Сэтгэл нь ухаан нүгүү гэдэг сэтгэл нь үрэх гэдэг байгаа хэвгүй. Тэгээд тэрийг яадаг вэ гэхээр доллар болгоо явуулчихдаг нөгөө илүү мөнгөө. За. Тэгэл нөгөө долларыг чинь байнга солиулаад чадахгүй. Тэгээд тэр доллараа авчиад бас нэг юмдаа гэртээ хийчин. Мөнгө өрөх боллоо тэрлүүгээ бэлэн хүн шиг гүгээд иж болохгүй. Тэгээд аль бол картнаас татгалзаад бэлэн мөнгөөр гэдэг ахлаар хүнд бага мөнгө өргөдөд идэг. Тэгж яваад идэг гэсэн. Одоо тэр чинь боддоо тийшээ 8 шар гороо юм уу банкар одоо бас банк солилцоод байгаа. Дээр ч мөр 8 шаргаар ажил болоод нэг хэдэн доллар солилцоод гүгээд идэг гэсэн байхгүй. Тэгээ хамаг зардлаа нэг дэвтэр гаргаж ял цаасна бичмичдэг гэсэн. Тэгэхээр одоо энэ бүх юм чинь ингээд одоо логистикийг те ингээд шийдэж өчөж байгаа байхгүй те. За ингээд худалдаа хөгжлийнхандаа баярлалаа. Дэлгэмгүй мэдээлэл авахыг хүсвэл 1819 гэд худалдаа хөгжлийн мэдээж утас байж байгаа. За мөн TDBC-MN гэд вебсайтаар н ороод зочлоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байна. Баярлалаа худалдаа хөгжлийн та. За цааш нь явах уу? За ингээд ингэсээр 1906 он гэхэд төмөр замын нийт сүлжээний 3/2 нь буюу хамгийн эрэлттэй төмөр замууд ердөө 7хан компани мэдэлд очсон байж байгаа. Энд чинь нөгөө дампуурхын аваал ингээл яваад шүү дээ. Яагаад гэвэл түрүүний хүмүүс шуналтаад аваад байгаа юм бас биш шүү те. Би дандаа нэг эсрэг өнцгөөс нь ярьж байгаа. Өөр ирэхгүй энэ хүмүүсийн оронд байсан болвол тэр одоо би чамд үйлчлэх гэж байгаа замаа чамд сонголт өгөхийн тулд энэ манай чиний бараг ийш нь бол би зөөж чадахгүй гэх юм уу? Эсрэгээр хүн болгонд 60-80% хямдрал дискаунт үзүүлнэ. Гэхдээ аль цэцэгт очиж чадна гэх нь надад хэрэгтэй юу те? Бас чамд хэрэгтэй юу? Тэгэхээр ингээд тэр утгаараа илүү том газруудыг авч байгаа байхгүй. Гэхдээ хоорондоо болохоос бас энийг бол олигопол гэдэг те. Хоорондоо тохиролцоод баруун зүүн төвийн Нью-Йоркийн бүсийн ингээд газруудыг авч байгаа. Биенийхээ ингээд яа. Тэгээ хоорондоо үнэ бас ингээд тохиролцсон.
Тэгэхгүй бол хоорондоо бас ингээд нөгөө хэцүү шттэ тэр чинь. Бүр дамжаад явах бол яах юм те. Тийм шүү дээ. Эндээс дөрөвдвөл Cornelius Vanderbilt-ийн Нью-Йоркийн төмөр зам, Samuel Merrick-ийн байгуулсан J. Gould-ийн төмөр зам, Пенсильваниан төмөр зам, JP Morgan-ы төмөр замууд гих төмөр замуудын сүлжээ одоо байгаа энэ алдартай сүлжээнд бий болжээ. Эндээс бол хамгийн их одоо ганцхан төмөр зам гэхгүйгээр Америкийн юунд үлдсэн хүмүүс бол одоо Cornelius Vanderbilt, JP Morgan, J. Gould нар юм байна. Ингээд түрүүний ярьсан энэ гурван хүмүүс яасан бэ гэхлээр бизнесийн шинэ төрөл буюу supply chain-ийн эрж бүрдлийн нэг хэсэг төмөр зам юм байна. Тэр дотор ч одоо нөгөө агуулгууд орж ирж байгаа юм те. Аюулгүй зөөх цагийн тооцоо бол хэрхэн яах вэ гэ цагийн менежментийг хариуцах юм орж ирж байгаа. Хүмүүсийн нөгөө бараа бүтээгдэхүүний ангилан ялгалт гэдэг ингээд нөгөө supply chain-ийн бүр асар үнцэнтэй юм орж ирж байгаа. Үүнээс болоод дэлхий дээр value chain management буюу үн цэнийн хэлхээ бүрийг одоо удирдах гэдэг бас онол орж ирж байгаа байхгүй бизнесийн. Одоо бид ингээд нэг газрыг тийш навьж дөхөх биш. Хэрвээ энийг анзаарах юм бол бид захиалгын нэг юм бараа хүлээж авлаа гэхтэл тэнд ямар деталь харахад нэг тоохдохгүй юм шиг мөртлөн гэсэн ямар нарийн деталууд орж ирж байгаа байлаа. Тэр дунд нэгхэн нь алдагдахад гэртээ хүлээгээ сууж байгаа хүнд эсвэл хоцорж очино. Халуун хоол идмээр авахд шүн ирж болохгүй. Тэ? Эсвэл хоолнд төлөгдсөн ирж болохгүй. Эсвэл сав баглаа бодлон цөмөрцөн байвал хичнээн цаг дээрс хоолыг таад идэх үү? Битүүмж нь алдагдсан байвал гэх мэтийн бүх юм орж ирж байгаа. Дээр нь төлбөр нь би бөглөрөөд бензин их утсан учраас таны төлбөрт илүү гарлаа шүү гэвэл хэрэгсэлд яаж очих вэ? Тийм шүү дээ. Гэх мэтийн ингээд хүн анзаардаггүй, машрах гомдол тавьдаг гэж анзаардаггүй. Энэ болгоны чинь нөгөө удирдах менежментийн тэгээд тэр чинь хил бүтэн төв дамнаад мууж дамнаад явж байгаа шүү дээ. Бүгдийг нь хариуцж байгаа шүү дээ. Энд чи одоо энэ үед л үүссэн ба шүү дээ. Энд чи бас хариуцлагын систем явчлаа шүү дээ. Тийм. Тэнгүүд манад бол одоо энэ хэрэгжихгүй хэвээрээ л байгаа. Юун сүртэй юм гэдэг юм хандлага бол зөндөө байгаа шүү дээ. Яг хөө хэрэгжүүлдэг том ч яг хэрэгжүүлдэг хариуцлагатай тийм албан байгуулагч юм уу хүмүүсээ зөндөө байгаа л т. Гэхдээ ер нь бол саяхныг болтол юун сүртэй энэ л байсан шүү дээ. Тий. Гэхдээ энийг түрүүний нөгөө нэг хөдөлтөө хөгжлөختөр хувь хүн нэг ингээ хариуцлагатай байж болно. Гэтэл нийтээр нь хэрхэн хариуцлагач болох юм? Тий, яг үнэ. Чи бүгд бидус чинь нэг юм тарц мод биш шүү дээ, тий. Хувь хүний хариуцлага болгоо ондоо. Тэгэхээр энийг яаж хэрхэн хариуцлага болж өгөхлөөр тэр supply chain management system гэж юм байгаа байхгүй. Өөрийн ирэхгүй системд оруулна. Тэнд хариуцлагагүй хүн байсан ч гэсэн заавал нэг дардаг одоо нэг юм юмуд байгаа байхгүй. Заавал энэ тэмдэглэлийг бичиж өнөөдөр ажиллаад тарна. Тэрийг дараагийн хүн шин гэдэг ч юм уу те. Тэр хүн тэрийгэ дарахгүй бол дараагийн хүн бэлэн байж байгаа. Тэр хариуцлагагүй хүн шууд тасагтаад дараагийн хүн орж ирнэ шүү дээ. Тэгэхээр хувь хүний хариуцлага гэхээс илүүтэйгээр нөгөө organization хариуцлага, байгууллагын хариуцлага гарч ирж байгаа. Энэ нь өөрөө байгууллага ч нь хувь хүн ч нь байгууллага ч нь үйлдэл хийж байгаа болгон бизнес шүү дээ, тийм. Тэгэхээр бизнесийн хариуцлага чи өөрөө ийм хариуцлагатай болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр энийг хэн хийж чаддгүй гэхээр сайндаа муудаа биш. Ямар захирал нь сайн мөнгөтөн муудаа биш. Байгууллага томрох хэрээрээ тэр олон хүмүүсийг хариуцлагажуулахын тулд өөр ирэхгүй дуртаадаа биш тэр систем хэрэгжиж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө байгууллагын калчер малтарч одоо эндээс үүсэж байгаа. За энийг оруулж ирсэн энэ оруулж ирэхдээ одоо нөгөө өөртөө миний одоо хамгийн хэрэгцээтэй юм юу вэ? Эхлээд нөгөө тээврийн зардал байсан бол тэрийг хэмд өгчлөө. Одоо бид тэрийг хариуцаад байгаа JP Morgan-ы хувьд юу байсан бэ гэхлээр нөгөө мөнгө байхгүй. Тэгэхээр надад хамгийн хэрэгтэй би ийшээ бүх хүмүүсийн хэрэгцээ хангаад байна. Над хэрэгтэй юм юу вэ гэхлээр мөнгө. Тэгвэл мөнгөө өөрөөсөө авчил да гэд одоо нөгөө банк буюу санхүүгийн системийг оруулж ирж байгаа. Ингээд цогц хийж байгаа байхгүй юу? Өөрөөсөө мөнгө аваад ийш нь зараад буцаад өөртөө төлчихнэ. Тэгээ одоо тэ тогоон дотроо. Тэгээ бант болсон. За энийг болохоор морганчлах гэдэг нэр томьёо байдаг. Морганчлах гэж. За ингээ морганчлангууд яах вэ гэхлээр одоо энэ бол 135 жилийн өмнө байсан одоо манад ч юм уу ингээ гардаг зүйл шүү. Тэр нь юу вэ гэхээр энэ Морган ерөөс яасан муухай нөхөр вэ гэдэг те. Бүх юмыг системчлээд бүх юмыг амар гоё болгоод байна. Тэ? Намайг унтчих хооронд ингээд юм чи айгу хурдан яваад байна. Ерөөс эднүсийг нөгөө онгой байдаг ч те. Чи тэр урдаа гүйж байгаа хүнийг яа төрүүлэх юм бодохгүйгээр ихэнх хүн яадаг вэ гэхээр тэр хүнийг төр зогсоож гэдэг гэж байгаа шүү дээ. За ийм юм Америкт аяар болжээ. Монополи эсрэг хууль гарч байгаа. За ингээд хэдхэн хүн баяжаад байна. Ингэж игээд байна. Өмнөгчгөө одоо ерөөсөө яа гэдэг. Тэгээ монополи эсрэг хуулиар болохоор яасан гэхэлэр монополиг задлана гэд энэ том компани чинь задлаад
баахан үр компани жижиг болгож байгаа. Олон захирлуудтай болгож байгаа, олон толгойтой болгож байгаа гэсэн үг. За олон толгойч нь яах вэ гэхлээр нөгөө нэг юм систем, стратеги юм дээр олон толгой аваад ирэхлээр болдгоо мэн л алдагдчих эхэлнэ. Ааха. Нөгөө олон толгойн сайн тал буюу муу тал байна шүү дээ. Нийтээрээ хилцэж байгаад хэдүүлээ улс орн хаашаа явуулах уу гэдэгт бол одоо харжилсан нийгэмд бол олоола мэдээд монголчуудын нийт олонх нь ингэж хүсжээ. 61 онд илүү тусгаар тогтох уу гэдэг хөдөлгөөнийг хахад 99 8.8% монголчууд тусгаар тогтмоор байна гэж шийдлээ гэдэг шиг энэ бол олонхын санал байж болно. Гэтэл яг ийм хил дамнсан дур дураар айлч болохгүй зүйл дээр олонхын саналыг аваад тэр дундаа хань шиг өөртөө нь тогтоолонгууд яг утгагүй болчихж байгаа байхгүй юу? Тэ? За яг энд ийм болжээ. Одоо юу гэмдэ энэ төмөр зам гэдэг бол одоо бид хоёр яадаг нь хүнээр улсыг хүнээр төсөөлөх юм бол одоо бидний цусаар эргэлдэж байгаа бараа бүтээгдэхүүн эргэлдэх байхгүй юу? За энэ нь зогсчул яах вэ? Тэгээ улс хичнээн хүчтэй байгаад нэг газараа цус бүлгэмчүүл яах вэ? Цус харгуул яах вэ те. Тэгээ энд одоо хэд хэдэн тэр монополи эсрэг хууль дээр айгу тэнэг заалтууд орсон байгаа. Зах зээлийн шудраг үн хань шиг тогтоох олон нийтийн санал асуулга явуулсан байгаа. За олон нийт донд шудраг үн гэж юу хэлэх вэ? Үнгүй байхыг хэлнэ. Төрөөс үнгүй явуулахыг хэлнэ. Тодорхой байхгүй юу? Тэгээд нөгөө тариаланчд бол үнгүй улсаас галтрыг нь явуулаад үгийг бол би тэрэн дээр зурна. За ингээд олон нийтээс нэг үнийг үнгүй болгох төр аваасай гэдэг ийм санал асуулга явж байгаа. За тэгэд гэхдээ наадвал чинь айгүй хартай. Гэхдээ наадвал чинь нөгөө дахиад томорч штэ. Тэгэхээр эднүсийг төрөөс байнга хариуцлагатай одоо бүр ингэж хянаа. Араас нь мөрдөд хяна гэдэг ийм төсөл гарч байгаа. За тэгээд хянахдаа нөгөө компани хэд дахиж томорч болохгүй шүүгээ дээд хязгаар заалт болж байгаа. Одоо бажиж болохгүй мэн л та тийм. Юу болоо явчих. За ингээд эхлэхлээр юу болсон гэхлээр нөгөө системүүд чинь дур дураар ажиллаад дахиад унж байгаа байхгүй. За ингээ унахлаар яах вэ гэхлээр үүний ард тал төмөр замд ажиллаж байсан нөгөө 3 сая иргэн түүний ард талд ажиллаж байсан, амьдарч байсан гэр бүлүүд гээд ингээд 20 сая хүн ерөөсөө ингээд нөгөө цалинг болж иргэд. За яг энэ нь нөгөө дэлхийн 1-р дайнтайч давхцад таарсан ингээд одоо юу гэнэ 7.6 сая хүн тухайн үед гинт ажилгүй болчихж байгаа байхгүй. Тэ. Ингээхээр ажилгүй болчихлоор яах вэ? Хүмүүс нөгөө сонгож авдаг инээдэрээ гэхгүйгээр нөгөө нийт том системээр улсын эдийн засаг чинь ингээд доголдол үүсэж эхэлж байгаа. Нэг доголдол чинь өөрөө одоо нэг хямралыг чинь бий болгоно шүү дээ. Хямрал гэдэг чинь нэг юмнаас үсээд бусдыг авч ундаг те. Ялангуяа банкны системыг авч ундаг. Тэр банкны систем чинь ганцхан тариаланч зээл болгодог биш. Чигтээр зээл болгож байгаа, тэнд машин авах гэж байгаа нөхөр зээл болгоцсон байж байгаа шүү дээ. Тэнгүүд энтлээс дата унчаар нөгөөдүүлээс татж банкны системд бусдыг дата унгацдаг. Ингээд нөө их хямрал болдог те. За яг энэтэй холбоотойгоор нөгөө 1-р дан гарсан учраас одоо нөгөө улсын энэгээр тэргээр дайсан ороод ирнэ, энэгээр танк ороод ирнэ гэж хэлээд улс бүх төмөр замыг өөрийн мэдэлд авч байгаа. За ингээд төрих болж байгаа байхгүй. Бүх төмөр зам одоо төрийн мэдэлд очиж байгаа. За ингээд төрийн мэдэлд очичоор төр яаж байгаа нь гэхлээрэ нөгөө тэндээс ямар зардал гаргаад ягаад өөрөө ажилдаг байсан юмыг би энд илүү өөр газрын татварын мөнгөтэй хүн чинь за яах вэ гэдэг байдлаар орчдөг гэсэн үг байхгүй. Муудаач зүгээр за яах вэ. За директ тийш нь явуулчих. Ямар өртгөөр хитэн зэрэг хаашаа явж байгаа юм бөөмтэй. Уу яг мэдж л байгаа хэл да. Гэхдээ нөгөө хувийнхын шиг бүр ингээд нөгөө бүр зоосоо тоолохгүй байхгүй. Тэгээ хангадж эхэлж байгаа. Хүний мөнгө юм чинь хамаагүй байхгүй. Тэгээ нэг ганц хоёр жижиг нэг удаагийн тээврийн жижигхэн зардал нь уулс даяараа болоод ирэхлээр усад татан гачиж байгаа. Яг үнэ. Ингээд төмөр замын ер нь бол ингээд ер нь нөгөө алтан үеийн дуусж байгаа гэсэн үг шүү. Тэгээ энэ үед нөгөө төвөнтэй тэмцэх байсан хамгийн нөгөө бизнес чи юм байдیں۔ Штэ ингэж болохгүй гэх байсан. Вандер бэлдсэн асвар таарж байгаа. Дээр нь хуулиар JP Morgan-ыг бүр дахиж энэ салбарт орохын бүр бандаж байгаа. Дахиад ийм салбарыг чи тэр банк манкал хариуцсан. Гам мангаал хариуцсан гэдэг хайж байгаа байхгүй. Ингээд бүр хоригдсан. Энэ нь бол тухайн үед сүүлд битснээр тухайн үед нөгөө соц орнууд сэхэтний хороосон гэдэг үйл явдалтай ингээд адилхан болжээ. Тухайн үед яг арайч алчаагүй ч гэсэн хороогоогүй ч гэсэн ерөнхийдөө нөгөө ийм бизнесийнхнийгаа гол юмнасаа салгачихсан байхгүй. Салгаад чинь хориглоод байна гэдэг чинь ер нь бараг л хавцаал очиж штэ. Тийм. Чи ингэж болохгүй гэдэг. Бууцсантай ялгаагүй юм бол. Тийм ер нь бол тийм. Ингээд
хит хөгжлийг дагсан хориг саад буюу зогсонгүй 1916 оноос 1976 он хүртэл үргэлжилж байгаа. Тийм. Ингээд 60 жил Америкийн төмөр зам ер нь хөгжөөгүй. Ингээд таад ингээд харах юм бол орчин үеийн айгүй гоё онгоц монгоц боо нисээд байхад төмөр зам нөө дээр үеийн толгой молготойгоо л яваад байгаа шүү заяа. Тэгээ одоо энэ 76 оноос хойш болохоор түр яасан гэхэлэр үгүй эн чинь өөрөө биднээсийн хамгийн том стратеги нөгөө юуныг зөөхстэй юм байна штэ гэд явуулсан. Энэ дэр мэдээ зүгээр би нэг талыг нь жоохон барьж илүү эмоцтой ярьснаас биш мэдээ төмөр замаас илүүтэйгээр онгоц гэж гарч ирээд те онгоцоор хүмүүс илүү хурдан илүү цагийн менежменттэй очих нь илүү амар болсон гэд хөгжлүүд зөндөө өрсөлдөгч бүтээгдэхүүнүүд тээврийн хэрэгчлүүд гарч ирсэн. Жишээлбэл төмөр замаар нэг Америк дотор хүмүүс яваад байхаас л үтэхээр аялагчд бол илүү онгоцоор явдаг болсон. Америкт бол одоо битүү онгоцоор л яваад байгаа. Харин хоцорсон нь юу вэ гэвэл одоо яг энэтэй Азийн орнууд чинь бүр ингээд өсрээд хөгжсөн яг энэ 76 он хүртэл. За хамтран ажиллагчийн дараа 76 оноос хойш үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчлэгээ Sky Media Event гэж байгаа. За эднийх айгүй гоё урамшуул зарласан. 50% хөнгөлөлттэй үнээр буюу 20,000 төгрөгөөр өндөр хурдны 100 мегабит хурдтай high bundle үйлчилгээний хэрэглэж болох юм бол 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх боломж олгож байгаа. Энэ над чиг кино ч хүнд олон маш гоё боломж байхгүй. 20,000 төгрөгөөр интернет авчин. Тэгээ дээрэс нь Холливуудын сүүлийн кинонуудыг бүгдийг мөн үзчихэж байгаа. Интернетийн багтаамж нь юу вэ? 100 мегабит хурдан. Хурдан. Юу хязгааргүй юм биш үү? Хязгааргүй. 100 мегабит ч маш хурдан байхгүй. Маш хурдан тий. Манай ажлын интернетийн хурдан байхгүй юу? Тийм. Байгуулгын интернет тий. Чинь апплод хийсэн ч яахчгүй зарим нэг хулгайн кино миног бол дорн татна штэ чинь. Ийм гоё тий. Тоглоом тоглоход бол ерөөсөө гацалт гэсэн. Тий, стрим дээр л зүгээр юм байна тий. Илүү. Тий. Үрээш нь гарах юм байна. Яг үнэ. Одоо чи ер нь тоглоом бол бүгд стрим болчихлоо штэ тий. Наа чиг Age of Empires тэр тоглолт хэвдэл байхгүй байх. Багцаар нэг үрдэн шиддэг буцаж хараа авдаг үе өнгөрсөн тий. За ингээд ийм гоё үйлчлэгийг одоо Sky Media-ийн маань нэвтрүүлж байгаа юм байна. High speed интернетийн хувьсал зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулаад зарласан Sky Media өнөөдрийн дугаарыг маань ивент тэтгэлээ. За дэлгэрэнгүй мэдээллийг 76 9000 дугаарыг утаснаас авах боломжтой байна. Өмнө нэр ингийн гэсэн шүү. Энэ high speed high bundle үйлчлэгээний шинэ хэрэглэгчдээс Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос хорогч болон агаар цэвэршүүлэгч гэх хос бэлгийн 3 эзнийг тодруулах юм бэл. Энэ манайх Dyson-тай. Айгуу гоё амар юм бэл. Энэ шинэ хэрэглэгч гэдэг нь зөвхөн шинэ хэрэглэгч юм уу? Би саяхан Sky Media-тэй болсон байхгүй. Тэр яах вэ? Би орно шүү дээ шинэ хэрэглэгч юм бол. За. Та энэ 76 9000 руу залгаад би шинэ хэрэглэгч байна. Dyson авъя гэж залгаараа тэгнэ. Хэвээ мартгүй тэгье. За баярлалаа. За ингээд хоёулангийн цагч болж байна. Ерөнхийдөө миний бэлтгэсэн нэвтрүүлэг юу илэрхийлэх гэсэн бэ гэхээр ингээд тэр харанхуй 60 жилийг одоо ярихыг хүссэнгүй. Түүний өнөөдрийн байдлыг нэг ярихыг хүссэнгүй. Төмөр зам ер нь асар чухал тэр алтан үе гэдгийг одоо Монголын цаг үеэр бол тэр алтан үе дээр яваад байгаа учраас Монголын цаг үетэйгээ илүү одоо матч хийж үзэж хүмүүс ойлгоосоо гэдэг утгаар бэлтгэлээ. Тэгээд сүүлд нь дүгнэж хэлэх 19 зүйл байна. Тэрийг сануулъя. Өнөөдрийн болон чөтгөрийн нэвтрүүлгүүдээр юу гэж гарсан гэхээр төмөр зам нь одоогийн том трак машин тээврээс 4 дахин бага зардалтай байдаг юм байна. Том үзүүлэлтээр далайн тээврээс 60 дахин хурдан байдаг юм байна. Байгалийн элдв саадыг хамгийн үр дүнтэй давгч юм байна. Онгоц, машин, далайн тээврийн аль альнаас нь хамгийн аюулгүй тээвэр нь төмөр зам юм байна. Ойлгомжтой тий. Цаас бороо орох морох төмөр замд нэг хамаагүй тий. Тэр хүн 100 яваад байна, өвөл яваад байна нэг хамаагүй. Тэгээ чи зам нь угаасаа нэг югаараа маш найдвартай югаараа маршрутаар явчихж байгаа шүү дээ тий. Бусад бүх саяны авто болон далай агаарын тээврүүд нь хол байх тусмаа эрсдэл нь өндөрдөг юм байна. Төмөр зам хол байх тусмаа эрсдэл нь багасдаг юм гэсэн тийм. Үр ашиг нь багасдаг. Дээр нь одоо нөгөө энэ хил гайлын асуудал худалдааны гудамж болдгоороо маш амар байд юм байна. Тийм шүү. Бараа. Тийм. Хідэн улсд амьдсан ч юусоо ингээд манифесто өгөөл ингээд явчихдаг болохоос хил болгон дээр буугаад суугаад ингээд идэггүй тийм. Дамлалтан дээр ихсэн хурдан найдвартай байд юм байна. За хамгийн сайн нь
логистикийн асуудал буюу хадгалт хамгаалт агуулгын зардлыг 5-аас 15 дахин бууруулдаг юм байна. 15 дахин. 15 дахин буурсан агуулга гэж боддоо те биднээс одоо төсөөлөлдөө энэ өрөөгөө битээр ажилтдаг байлаа гэж. Энэ өрөөг 15 дахин багасгачаад хоёлоо хөдлөх бүх хөдөлгөөнийг хийж чаддаг байна гэвэл хүн заавал том метр квадраттай барих шаардлагатай тий. Айгүй ойлгомжтой болчихж байгаа байхгүй. А дээр нь төмөр зам барихлаар байгалыг ингээд хоёр хуваачдаг энэ гэж яадаг юм. Үгүй гинэ. Харин зогсож байгаа хоёр цэгийн хоорондох байгаль орчин онгон дагшнараа хамгаалагддаг юм байна. Төмөр зам чи явж яхад өсрөө бочихгүй байхгүй. Машинтаа бол зогсоод одоо бидсэж гэдэг юм уу зогсдог ч юм уу те эсвэл уяш ороотхыг гарч болно те. А төмөр зам дээр тэгж болдоггүй учраас харин тэр нь байгалыг ингэж хамаа замбрааг утгуучхаас маш сайн хамгаалт юм байна. Дараа нь одоо нөгөө шилэн кабель, интернет, цахилгаан гэдэг бусад дэд бүтцийн аюулгүй суурь болд юм байна. 9 дахьт нь. За түрүүний олон гараад байсан 10 дахьт нь болохоор өнцөг болон бүрт эдийн засгийн тэгш байдлыг бий болгодог. Тодорхой тий. 11-т нь болохоор хамгийн чухал нь улс орны технологи үйлдвэрлэлийн дараагийн түвшинд аваачдаг төмөр зам. Ер нь шинжлэх ухааны технологи яаж хөгждөг вэ гэхээр ямар нэгэн асуудал үүсэхээр хөгждөг юм байна л да. Тэрээс хүн бодож олоод бас нэг эм орж байгаа болоод байдаг ч бас тий биш. Ямар нэгэн асуудлыг шийдэхин тулд ингээд өөрийнхөө явж байгаад хөгжүүлцдэг. Тэгэхээр тэрнтэнд болохоор энэ дэр жишээ авчихсан. Шинжлэх ухаан хизээ айгүй хөгжижсэн гэхээр ер нь дайны технологиуд айгүй хөгждөг юм байна л да. Дайн боллоо хүн гарцаагүй байдалд орсон үед янз бүрийн юм сэдэж олддог юм байна. Тэр утгаараа хөгждөг гэд ингээхээр энэ хэн байсан бэ гэхээр тухайн үед бол ууд урхаа болж тааржээ гэж тайлбарласан байгаа байхгүй 100 хэдэн жилийн өмнө. Гэхдээ энэ түүх яриад байгаа шүү дээ. Гэтэл биднээс одоо яг тэр түүхэн дээр нь цаг хугацааг бурцаасан юм шиг ирсэн бол биднээс юг дөөрэж хийх юм, юг дөөрэж хийхгүй гэдгийг хийх айгүй амархан биднээс шаблон болоод байгаа шүү дээ. Болж шүү дээ. За, ялангуяа газрын баялагтай улс байх тусмаа байгалийн нөөцийг дотооддоо баялаг болгох нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. Төмрөө гаргах биш дотооддоо тэрүүгээрээ төмрөө замаа хийх тийм ээ. Төмрөө тэхийн тулд төмрөө боловсруулалт сурах гэдэг байд юм байна. Дээр нь бизнесийн value chain үүсгэхлээр гинжин хэлхээ үүсчихлээр нөгөө огт олж хараагүй дундлын гинжүүдийг ч олж хард юм байна. Цагиргуудыг олж харна. Тэр нь огт хүний санаанд ороогүй шинэ бизнесүүдийг төрүүлж эхэлдэг. Бас нэг сайн тал нь нэг л баригдчих юм бол дээр нь эхлээд нэг татлагт төмөр зам байна уу? Дараа нь уурын болно уу? Дараа нь нүүрсэн болно уу? Дараа нь одоо юу нь байна уу? Тэ нөгөө ойл юу лээ? Тий нөгөө дизель хөтөлбөр байна уу? Дараагийнх нь цахилгаан байна уу? Тэгээ Шинканзэ байна уу? Зам нь хэвэндэл байгаа тийм байна л да. Тий тэгэхээр их нэг айгүй үр бүтээлтэй урт хугацааны хөрөнгө оруулалт болт юм байна. За хийх арга талаасаа одоо манайхын дэсвэлгэр авахд нэг хүнд энэ замыг тийш нь хүрээрэй гэж өгдөг юм байна. Хоёр талаас нь гэрээ байгуулалт өгчт юм байна. Хоёр компанид. Тэгэхээр концессор аль олох урт байрс нь хожих гэдэг учраас уулзах цэг рүүгээ ингээд маш сайн яард юм байна л да. Уралддаг байх нь. Тэгэхээр хоёр талаас нь өгчлөөр ингээд уралддаг, дунд нь тасалж өгдөг юм байна. Дунд нь таслаа өгчлөөр л ингээд нэг ревер хураавар уралдаад байх юм байхгүй болж байгаа байхгүй. Гол нь уралдуулах гэдэг өрсөлдүүлэх гэдэг юм байна. Ингээд өрсөлдүүлчихлээр хурдан барьдаг. Одоо би бодчихлаа дарахын зам юм яаж байгддаг юм бол да тий. Харин за 15 дахьт нь байгалийн баялагийг нөгөө манай дээр асуудал тулгараад байгаа асуудал. Байгалийн баялагийг яаж одоо нөгөө том компаниуд биш эсвэл төрөнч гэдэг юм аваад байгаа ш нөгөө ард түмэнд хэрхэн хуваарлах вэ гэдэг байгаа шүү дээ. Энэ төмөр замаар хуваарлагддаг гэвэл тэхүү. Яаж гэхлээр ажлын байрыг нэгдүгээр нэмэгдүүлчихэж байгаа. Асар их ажлын байр нэмэгдэн төмөр замыг дагаад те бүтээн байгуулалтыг дагаад. Дээр нь түүнд ханган нийлүүлэлт ингээд асар олон юмуд орж ирнэ. Дахин үйлдвэрлэл гэд нэг юм орж ирнэ. Гэх мэтэр нөгөө мөнгөний дахин хуваарлалт гэдэг юм явагдаад байгаа байхгүй юу? Дээр нь олсон мөнгө чи олсон компани одоо JP Morgan жуулах хөтөлбөрөөр бол яах вэ гэхээр би зөвхөн төмөр замнаас л мөнгө олоод кармалаад байгаа биш. Агуулах барьж эхэлнэ. Агуулханд чинь бага хүмүүс ажиллана. Банка барина. Банкнд чинь бага хүн ажиллана гэд нөгөө энэ мөнгө тэртээ зүг надаас гараад байгаа байхгүй юу? Гараад байна гэдэг нь өөр нэг хэндгэнд өөр газараар дүрээ хувиргаад талахчин, бээлийн нийлүүлэгч, гялгуурууд нийлүүлэгч нарт бүгдэнд нь цалин болж чад байгаа. Нөгөө хүн би гялгуурууд хийсэн, бээлийн хийснээрээ хөдөлмөрлөж мөнгө олоод байна гэдэг байгаа биш. Энэ төм нөгөө
байгалийн баялагийг авах гэсэн хүмүүсийн дараагийн чейн нь болоод л мөнгөө хүртэж л байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр энэ нөхцөл болд юм байна гэж. Дээр нь хамгийн сайн юм нь нөгөө төлөвлөлт. Одоо хамгийн сүүлийн буюу төлөвлөлтийг хийхэд маш тус юм болжээ. Тухайн үед Америк 4 цагийн бүсэд дамнан оршдог байсан учраас яг манайх шиг богоон хизээ ирэх юм бол гэдэггүй. Сүйх тэргээр явцсан бол хизээ орох юм бол дөө өчтөрний бороо орсон шавар шалбааг нь гайг байгаа гэж бодогдсон те. Богооноор тэхгүй учраас яг тэдэн цагт ирнэ гэдгээ мэдж байгаа. Тийм учраас цагийг маш сайн нарийн тооцож эхэлсэн. Дээр нь нэгэн цаг тооцоод ирэхлээр хүмүүс ажлаа төлөвлөдөг болсон. Хариуцлага нэмэгдэнэ. Тийм. Эндээс нөгөө цагийн наривчлал гарсан буюу ажлын байр хүртэл өглөө бөөнөрөө 8 цаг цуглах чинь эндээс гарч ирж байгаа байхгүй. Цаг өмнө нь яадаг байсан гэхээр богоо ирэхээр дуудаж шүү гэдэг байсан байгаа байхгүй. Ачигч буулагч нарыг. Тэгээ одоо өглөө 8 цаг ирчээд ачигч нарыг хэн хооллох юм? Шал илүү зардалтай. Тэгэхээр яадаг байсан гэхээр дуудаад тухайн үед бужигнж ажиллаж тараа явдаг. Бужигнж ажиллаа тараа явахдаа алдаа гардаг гэсэн юм байна. Яагаад тэгэхээр яг дуудахад нөгөө хүн бас өөр юм хийж ивэл яах вэ? Тэгэхээр энэ нөгөө ийм цагийн менежментгүй ажиллах хүчний бүр ийм замбраагүй байдлыг төмөр замаар шийдэж өгсөн бол таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгд чинь ийм тус дэмтэй ийм биш үү гэд хоёлоо одоо төсөөлбөл одоо нөгөө хөндлөн төмөр замууд те дахин параллел төмөр замууд энэ олон нөгөө аймаг нийслэл рүүгээ татагдчихвал бидний нөгөө нь хоттой төвлөрмөр яах вэ гэд томоор нь шийдэж болох асар том үр ашигтай ийм зүйл байла. Энийг төмөр замыг зөвхөн ингээд улс улсын жишээг авч амжихгүй учраас илүү ойролцоогоор нь Америктаар авч үзлээ. За энээр одоо бүх юм л төмөр замаар шийдэгдэх боломжтой юм байна тий. Ялангуяа уул уурхайтай, газар тариалантай, хөдөө аж ахуйтай газар. Гэдэг нь манаатай яг ингээд тохироод байгаа байхгүй. Тэр уул уурхай юм чинь гоцор зөвхөн нисэлтэй биш Тий. тий. Хурдан гэд тий. 70 км байхгүй. Тий. Трак манаа нэг хитгэн зам яах вэ? Тий шүү дээ. Тэгэд энэ ер нь баг төмөр зам тавих зам одоо өндөр хүч юуны зам гэдэг үлээ. Том зам биш том тракуудын явах зам. Хүчтгсэн зам. Энэ эдрийг тавих зардал чинь бараг л хавцаалт өгч л очих واخ. Тийм. Тэгээд тэр хүчтгсэн зам чинь өөрөө эвдэрн янз бүр болно. Засвар үйлчлэгээ их орно. Төмөр зам бол тийм гайгүй шүү дээ тий. Тэгээ энэ төмөр зам хүчээр замбраатай болгод юм байна л да. Нэг жиргүүл хичнээн яарлаа гэд нөгөө төмөр явж байгаа толгойнхоо урд хизээж гарахгүй ойлгомжтой тий. Гэтэл манай нэг урагшаа гарч байгаа нүрснүүд чи яах вэ? Замбраагуутантай арай урдуур нь орчий гэд манай хот шиг юм болно. Энэ хооронд яах вэ гэхээр нөгөө зүлэг нөгөө газар шороо те эднүс ч бүр ингээд там болно гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Тийм байна. Нэрэл төмөр зам. Одоо гараал төмөр зам барьчмаар санагдаад шүү. Үгүй тий. Улс бол энийг заавал барих хэрэгтэй төстэй те. За баярлалаа Бутаха. Баярлалаа. Теста сонирхолтой төмөр зам байлаа. За бизнес судлаач Батэрдэн маань дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгоны од манд радиогоор хүрлээ. Дугаарыг зурагтнаас салахгүй 100 хоног үйлчлэгийг санал болгож байгаа Sky Media болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивэнтэтгэлээ. За Бутаха дараагийн дугаараар олцъя. За дараагийн дугаар баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу мянган нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.